өнгөрсөн хугацаанд Ирэл группээс хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох байшин үйлдвэрлэх комбинатын талаар та бүхэндээ танилцуулахад таатай байна. За ингээд уг үйлдвэр маань бол 1963 онд анх ашиглалтанд орж байсан. Ингээд Улаанбаатар хотыг орон сууцчлуулах, барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглалтанд орж исэн ийм төвхтэй үйлдвэр байгаа. Тэгээд өнгөрсөн зууны Улаанбаатар хотын 80% барьсан ийм төвхтэй бүтээн байгуулалтад оролцож исэн ийм том үйлдвэр байдаг. Уг үйлдвэрийг бол Ирэл групп 92 онд хувьчилж аваад өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулж нээлттэй хийсэн байгаамаа. Уг үйлдвэр маань бол одоо жилдээ 300 мянган метр квадрат ашигтай талбайг үйлдвэрлэх хүчин чадалтай, улирал харгалзахгүй үйл ажиллагаа явуулдаг ийм бүрэн автомат үйлдвэр ашиглалтанд орсон. Энэ зурган дээр харагдаж байгаа үндсэн 5 пролет буюу цехүүдээс бүрддэг ийм үйлдвэр байгаамаа. Хамгийн одоо чухал гэж хэлж болох хүчтгэл буюу арматурын цех маань бол хамгийн эхлээд одоо төмөр арматуруудыг хооронд нь холбож зангидж эдэлтэй одоо хийхэд хэрэглэхэд бэлэн болгодог байгаа. Гадна ханы цех буюу одоо байшин орон сууцын гадна ханыг үйлдвэрлэдэг ийм цех маань байгаа. Энэ цех жилдээ 132 мянган метр куб дулаалгатай бетон эдлэлийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр захиалагчийн шаардлага хүсэлтийн дагуу бид нэр дулаалгыг хийж болно. Хан цонхыг дотор нь ингээд суйрлуулад үйлдвэрээс бэлэн гаргаж болно. Дээрээс нь бид нэр бол сантехник болон захилгааны сувгчлалыг бүрэн хийсэн хэлбэрээр ингээд үйлдвэрлэх боломжтой байгаамаа. Уг цех маань бол бүрэн автоматжсан конвейерийн системтэй. Тэгээд хамгийн анхны одоо хавтангийн тавцан угаахаас эхлүүлээд бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх энэ шат дамжлагууд маань бүрэн автоматжсан юм үйлдвэр байгаа. Дараагийн цех маань бол дотор хан, дам нуруу, баг нь үйлдвэрлэх цех байдаг. Энэ маань бол одоо хан туурга, шалант хүртэл хэрглэж болох бүх автанг үйлдвэрлэнэ. Хамгийн чухал томоохон одоо орчин үеийн энэ технологи бий болгож байгаа цех маань бол хучлтын нүх тавтангийн цех байгаа. Энэ маань бол хуучны Оросны технологиос маш давуу талтай. Юу вэ гэхээр энэ бол хүссэн уртаар хучлтын автангаа үйлдвэрлэх боломжтой. Жилдээ 180 мянган метр квадрат талбай бүхий хавтанг үйлдвэрлэх хүчин чадалтай ийм цех байгаа. Энэ бүх цехүүдийг нийлүүлээд бид нар бол бүрэн автоматжсан компьютерийн системээр хянах, удирдах, үйлдвэрийн захиалга, борлуулалттай холбон уялдуулах ийм боломжтой болсон байгаа. Мөн бидний одоо энэ үйлдвэрийг нийлүүлсэн Ибаве Германы үйлдвэрээс бидний хийж байгаа үйл ажиллагаа гарсан доголдол засвар үйлчилгээг бол Германаас хянан бид нарт ингээд удирдамж өгөх, зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байдаг. За ингээд та бүхэнд үйлдвэрээс гарч байгаа бэлэн бүтээгдэхүүнээс танилцуулахад бол гадна фасадны энэ гадна ханы цехээс энэ олон өргөн сонголттой бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Түрүүний хэлсэнчлэн ингээд дулаалга, цонх хаалгатайгаа бэлэн үйлдвэрлэгдээд гардаг. Мөн дотор хан, лифтний хонгил, шафт, хан шат буюу хучлтын нүх тавтан ингээд бүгд бэлэн үйлдвэрээс гараад талбай дээр гагнагдахад бэлэн очдог байгаа. Энд мөн баган дам нуруунууд ч гэсэн үйлдвэрлэгдэж гарч байгаамаа. Маш чухал одоо дэвшилтлээд технологи маань бол шал буюу ханын хавтанд сангийн болон цахилгааны сувгчлалыг бид нэр үйлдвэр дээрээ бүрэн одоо хийх боломжтой байгаа. Энэ маань ямар давуу талтай вэ гэхээр бид нэр хүйтний улиралд хан шалаараа бид нэр халуун ус гүйлгэн одоо орон сууцыг халаах боломжтой. Мөн эсвэргээрээ халууны улиралд бид нэр адилхан сэрүүцүүлэх боломжтой байгаа.
Уг үйлдвэрийн одоо эдлэлийг ашиглан барьж бий болгосон барилгуудын жишээнээс дуртахад бол бид нар энд харагдаж байгаа Цүрих хотод барьж байгаа энэ орон сууцны барилга байна. Лондон хотод мөн барьж байгаа энэ томоохон бүтээн байгуулалтыг харуулж байна. Мөн одоо баган дам нурууг маань бол ашиглан ямар ч фасадтай ийм барилгыг барих боломжтой байдаг. Энэ үүний жишээ бол энэ Францад баригдсан Oxygen Tower гэсэн нэртэй барилга байгаа. Энэ маань бол баган дам нурууг ашиглаад дээрээс нь шилэн фасадтай ийм шийдлэр хийсэн барилга байдаг. Мөн Франкфуртын онгоцны буудлын дээр байдаг галт тэргийн терминал байгаамаа. Уг үйлдвэрийг ашиглан бид нар бол одоо иж бүрэн цогцлбор хорооллыг бий болгох боломжтой. Энд бол орон сууц хамрагдана, имлэг, цагдаа, одоо сургууль, цэцэрлэг, соёлын барилга ингээд бүгдийг нь иж бүрнээр нь бариад одоо хүн тэр хорооллоосоо гарах шаардлагагүй болох одоо бүх үйлчилгээ яг хангах боломжтой, ийм өндөр түвшний барих боломжтой. Иймэрхүү хэлбэрээр иж бүрэн цогцлбор хорооллоор нь барьсан жишээ бол Герман улсад харагдаж байна. Мөн 2012 оны зуны олимпиад зориулан Лондон хотод барьсан томоохон хорооллыг харуулж байна. Энэ бол дан орон сууцны барилга доогоороо үйлчилгээтэй ингэж шийдсэн байгаамаа. Мөн хүйтэн одоо манайтай ижил цагууртай газруудад бол Чикаго хотод мөн Финляндийн Хельсинки хотод ингээд орон сууцнуудыг барьсан янз янзын хэлбэрүүдийг та бүхэн жишээг харуулж байна. Мөн Хельсинки, Вен, Швед улсад бас барьсан жишээг харуулж байна. Орчин үеийн цогц шийдлийг бид нэр бас нэгэн жишээг дуртахын зөв бах гэж утсан. Энэ бол Нью-Йорк хотод баригдсан томоохон бүтээн байгуулалтын нэг байгаа. Яг манайтай адилхан үйлдвэрийн эдлэлийг ашиглан орон сууцны барилга барьсан. Доороо үйлчилгээтэй мэдээж. Дээрээ бол одоо үлийн улиралд ногоогоо ургуулах боломжтой ийм гидропоник буюу хүлэмжийн одоо нэмэлттэйгээр баригдсан ийм барилга байж байгаа. За үйлдвэрийн давуу талуудыг дурдвал маш олон байгаа. Хамгийн гол одоо үзүүлэлтүүд бол мэдээж эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн хэмнэлттэй, маш богино хугацаанд барих боломжтой, улирал харгалзахгүй үйлдвэрлэх боломжтой, мөн талбай дээр барилга угсралтыг хийх боломжтой ийм давуу талууд байгаа. Загварын хувьд бол маш олон сонголттой хүссэн одоо загвар зураг төслийнхаа дагуу хийх бүрэн боломжийг хангаж байгаа. Каркасан барилга барих боломжтой, угсармал барилга барих боломжтой. Энэ хоёр системийг уялдуулан хамттан ч гэсэн хэрэгжүүлэх боломжтой ийм үйлдвэр байгаа. За түрүүний хэлсэн хучлалтын нүх тавтанг ашиглаад барилгын ханы хоорондох зай бол маш хол байх, алгаслыг бол хол байх юм боломжийг хангасан байгаа. Тэгэхээр том заал, том өрөөнүүдийг бий болох боломжтой. Уг систем маань, уг одоо технологи маань бол маш өндөр даацтай. Тэгээд барилгын ашигтай талбайг нэмэгдүүлэх боломжийг бол бүрэн олгож байгаагаараа давуу талтай. Үйлдвэр дээр аюулгүй ажлын байрыг бий болгохоос гадна барилгын талбай дээр ч гэсэн аюулгүй ажлын байрыг бий болгож байгаагаараа маш давуу талтай ийм үйлдвэр байгаа. Галд онцгой төсвөртэй. Хан таазан үйлдвэр дээр бол маш гүлгэр хийгдээд очдог тул ингээд заслахын ажил руу ороход ингээд бэлэн очиж байгаа учраас мөнгө чимнэн, цаг хугацааг чимнэн, хөдөлмөр юуны одоо хэмжээ бол маш бага гэсэн үг. Тэгээд халаалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй та бүхэн түрүүн харуулсанчлан байгаль экологт бол хоргүй материал ашиглан хийгддгээр маш давуу талтай. Барилга дээр цөөхөн хүн ажилдаг, богино хугацаанд хурдан баригддаг. Тэгээд үйлдвэрээс гарч байгаа чанарын шаардлагыг бол үйлдвэр 100% баталгаажуулж одоо баталгаа өгч гаргаж байгаа учраас та өөрийнхөө худалдаж авсан байр, өөрийнхөө барьж байгаа байрд бол бүрэн дүрэн сэтгэл хангалуун байхад бол одоо бид нэр бололцоог нь бий болгож байгаа. Тэгээд газар хөдлөлтөд хамгийн одоо төсвөртэй энэ шин технологи байгаагаараа давуу талтай юм аа. Энэ үйлдвэрийн эдлэлийг бол бид нэр ашиглаад одоо Эрэл группийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамгийн анхны төслүүдийн нэг бол
дахин төлөвлөлтийн төслийн 2 газар дээр жижиг хэмжээний одоо хотхон төлөвлөсөн байгаа. Эхний газар маань бол Динжин мянгад байрлаж байгаа. Хоёр дахь нь бол маш орхон үндэсний радио телевизийн яг одоо зүүн талд нь байрлаж байгаа энэ талбай байгаа. Та бүхэн харах юм бол байршлын хувьд одоо яг бид нарын сууж байгаа энэ төрийн ордонгоос бол 1 км-ийн зайтай ингээд 2 байршил дээр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Хамгийн ихний газар буюу үндэсний олон нийтийн радио телевизийн хажуутлын 27 газар байгаа. Энэ дээр бол бид нэр дуртахад 18% бид нэр барилгажуулъя, үлдсэнийг бид нэр ногоон талбай, зам талбайд нь үлдээе. Мөн мэдээж тагалдаад энэ дээр хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг ингээд соёл үйлчлэгээний барилгууд бүгднийг цогцоорон шийдэж өгье гэдэг энэ ерөнхий төлөвлөгөөг бол Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байгаа. Дараагийн газар маань бол 39.7 га Динжин мянган энэ газар байгаа. Мөн адилхан 16%-ийг барилгажуулъя. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг хамттан үйлчлэгээний төвтөнд хамт ингээд бариад өгье гэсэн ийм одоо ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байнамаа. Та бүхэн энэ төслийн одоо харагдах байдлыг бол төсөөлөхын тулд бид нар оруулсан байгаа. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон талбай буюу машины зогсоол ингээд мэдээж бид нэр зогцоорон шийдсэн байгаа. Сургууль цэцэрлэг, дагалдах ногоон талбай, хүүхдийн хөл бөмбөгийн талбай гэсэн энэ бүх шийдлүүдийг тусгасан байгаа. Одоо энэ Динжин мянган жалгыг бол бид нэр энэ орчин үеийн шийдлэр гой соёл амралтын ийм хэсэг болгоё, тохижуулъя гэсэн ийм одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Та бүхэнд зөвөр хурдхан харуулхад бол маш олон янзын төлөвлөлтүүдийг бид нэр бэлдсэн байгаа. Хамгийн жижиг нь бол одоо 34 м квадратаас ахуулаад одоо тансаг зэрэглэлийн орон сууц хүртэл 300 м квадрат хүртэлх ингээд зохион байгуулалттай ийм орон сууцнуудын төлөвлөлтийг гаргасан байнамаа. Энэ одоо дотор зургуудын дотор зохион байгуулалтын зургийг бол манай Эрэл группийн зураг төслийн товчоо буюу Оросын холбооны улсын СНИП Жилица, Германы одоо манай энэ үйлдвэрийг хангасан EBAWE компаниуд хамтран зохион бүтээсэн байгаа. За тэгээд нийтдээ энэ хоёр төсөл маань хэрэгжээд дуусахад бол бидний тооцоолж байгаагаар 2018 оноос 2022 он хүртэлх энэ хугацаанд хэрэгжүүлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Энэ төсөл хэрэгжээд дусснаар бид нийт сая гаруй метр квадрат ашигтай талбайг одоо ашиглалтанд оруулах энэ төлөвлөгөөтэй ийм том төсөл хэрэгжихээр бэлэн болсон байна. Тэгээ нийтдээ бол 7000 айл өрхийг бид орон сууцаар хангая. Энэ төсөл маань хэрэгжснээрээ бол үр дагавар нийгэмд нөлөөлөх ач холбогдол бол маш олон байгаа. Та бүхэн мэдж байгаа энэ 1-2 сарын одоо гаднах агаарын температур бол маш хүйтэн байдаг. Үүнтэй холбогдуулаад агаарын бохирдол бол өндөр байгаа. Үүнтэй тэмцэх одоо нэг шийдлийн гол одоо нэг хэсэг болж чадна. Мөн хөрсний бохирдол одоо бидэнд харагдахгүй, үнэртэхгүй боловч агаарын бохирдлоос одоо дорцсон гэсэн ийм мэдээллүүд бол зөндөө гарсан байна. Хөрсний бохирдлыг ч гэсэн шийдэхэд энэ төсөл маань бол томоохон ач холбогдолтой гэдгийг хэлэх нь зөв баг. За тэгээд энэ төслийг хэрэгжүүлээд 7000 айл өрхийг орон сууцаар хангаснаар бид 35,000 орчим тонн нүүрсийг хэмнэж байгаа. Үүгээр бол одоо ойролцоогоор 9,000 айл өрхийг дулаанаар хангах боломжтой. Бүх нэг үйлдвэрийн дулаан алдалт багтай тул одоо 26,000 айл өрхийг дулаанаар хангах боломжтой. Тэгэхээр хуучны одоо уламжлалт технологиор бол 9,000 айл байсан бол одоо манай үйлдвэрийн энэ дулааны алдагдал багтай технологиор барьснаар бол 26,000 айлыг дулаанаар хангах бүрэн боломжтой болж байгаамаа. Нийтдээ
30,000 орчим метр квадрат түлээ мод хэмнэх боломжтой. Тэгээд агаарын бохирдлын PM10 болон 2.5 гэсэн үзүүлэлтүүдийг бол мэдээж тухайн барилгачсан районд бол тэглэж байгаа боловч хотын хэмжээнд 4%-аар бууруулах боломжтой гэсэн ийм тооцооллыг бид нар гаргасан байгаа. Мэдээж түрүүний хэлснээр үүнийг дагаад хөрсний бохирдол багасна. Мөн хог хаягдлын нэгдсэн менежментийг бий болгох ийм боломжтой болж байгаамаа. За ингээд та бүхэн бид нартай хамтран энэ үйлдвэрийн маань шинэ эдлэлүүдийг ашиглан Улаанбаатар хотыг орон сууцчлуулах, барилгажуулах зорилгот нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. За анхаарал тавьсанд баярлалаа.